За бид Сэлэнг аймгийн Орхон туул сум салхитын бригадаас ярьж байна да. Тэгэхээр бид энд Ган Гранд компани захирал тариаланч мөн хоёр гэж үнтэй уулзж байна. Сайн байна уу? Сайхан намардж байна уу та? Сайхан намарж байна. Намаржаад хавлаг уу? Хавлаг сайхан байна. За энэ жил Монгол улсын одоо төвийн бүс тариалангийн гол нутгуудаар нэлээд гантай туслаа. Ургамал, за малын өвс хадлан тариа ер нь бас нэлээд өвс ургамлын гарц тааруу байлаа гэж дуулдаж байна. Орхон туул сум энэ салхитын хөндөөгөр энэ жил зон соншлого ямар болов, үр тариа болоод өвс ургамлын гарц ямар байв та? Энэ жилийн үед бол Орхон туулын хувьд их нэлээд тийм гантай жил болсон. 6 сарын 3-наас хойш өдөөс бороо ороогүй. Бүтэн 83 хоног бороо ороогүй. Тэгээ Сэлэнг нутгийн маань хэмжээнд бас жоохон дөөмөр гараад өвөлд нь нөлөөлсөн. Тэрнээс бас нөлөөлвөө одоо яагаад гэсэн мэдгүй. Ерөнхийдөө 83 хоног. Энд одоо тэгтлээ бороо орохгүй бас тийм 7 сар гээд бороо орчдгийг. Хичнээн гантай 17 оны ган 15 оны ган энэ тэгээд ордог гэсэн. Энэ жил үл тэгээгүй. Өдөөс 8 сар галтлаа хурд унц байхгүйсэн. Гандуу. Нийт Орхон туулчдын одоо тариаланчдын хувьд бол маш муу. Одоо нэг 5-аас тэгэл 7-гийн хооронд байна шүү дээ. Тэрнээс илүү орхон байхгүй. Ургац тариалт энэ жил ер нь урд жилүүчгээ тариалагдуу буурвуу? Энэ жил ер нь буурсан. За Нэгт төр засаг маа нөгөө улаан буудаага татаад авахгүй экспортоор импортоор оруулж ирнэ гэсэн бодлого барьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө улсууд бол досны ургамал малын жижиг хавьд руу их орсон. Тэрнээсээ ч болж ер нь улаан будаан одоо энэ улсын хэрэгцээг хангах 300 мянган тонн будаа ер нь бас хэцүү. Дээрээс нь гантай болцсон. Маш хэцүү. энэ жил ган боллоо, зарим газрын тариа бас мөндөр цохиулсан дуулж байна. Бас нэг үр тариан дээр за ялангуяа арабсан дээр хоровчруулсан зүйл энэ хортон шавж ирвэхээ их гарсан байна энэ жил. Энэ Орхон туулаар бас тэр ажиглагдв. Манай нэг ер нь ажиглагдсан. Ер нь зүгээр одоо энэ ирвэхээ агуулдаа ингээд ямар их байгаа юм бэ гэж ингэж энэ усууд. Тэгээ биднээс хувьд бол нөгөө боловсролтыг бас их муу хийснээс болоод нөгөө төр засгаас дэмжлэг нь бага авч байгаа, үнэн нь бага тиймээс болж босоод боловсролтой бага хийж байгаа учраас энэ эрдэмтэн энэ шавжны мэрэгчлэлтэнүүд бол ердөөсөө энэ хөрсөн дээр боловсролт авгалдаанууд нь байдаг. Тэгээд энэ жилийн жилдэл одоо энэ гүйцэд сайн боловсролт хийхгүй бол энэ авгал дээр өвөрждөг. Дараагийн жил нь одоо дахиад байж идэг тийм учраас одоо олон жилийн одоо бас нэг технологийн алдаан дээрс болж энэ шавжиг их гарсан гэдэг чинь. Тэгэхээр ерөнхийдөө их гарсан. Одоо ингээл ичнээ сайхан ургасан арабсаа чинь тэгэл битүү итсэн одоо бүр амттай юм ч одоо бүр ингээд зарим нь хурааж авч чадахгүй шин. Хорхонд идэвхэлсэн. Байгалийн хадлан ер нь энэ жил хэр гардгийм бэ энэ танай нутгаар? Манай нутгаар чи юм ба Сэлэнг аймгийн Орхон туул сум чи өдөөсөө дээхэн үеэсээ нарийн өвс их гардаг. Монгол улсын одоо морины болон энэ улсуудын авдаг нарийн мал хамгийн сайн өвс гардаг аахгүй. Тэгээ энэ жилийн үед бол хадлан байхгүй, 100% байхгүй. Тэгэл одоо энэ Польнд дутуу боловсрцсон рапс тэгэл ногоонд хийжээд иймэрхүү юм бол хийжээд хийж малчд бол. Малчтай бол маш хэцүү. Ихэнх нь ер нь доторлоод явчлаа. Яг энэ жилийн хувьд бол. Малын тэжээл хэр таригдсан энэ жил? Малын тэжээл ер нь тарьсан. Улсууд зохимжээр нь тарьсан. Тэгээ ургаагүй шүү дээ. Одоо өдөөс ургацсан байгаа нь хамгийн дээд нэг 40-50 см байна. Тэгэл 20 см-тэй 30 см-тэй байна. Та бүгд та өөрөө энэ одоо өнгөрсөн энэ их ганг яаж давд туулав? Тариалтын ямар арга технологи мөрдөж ажиллава? Энэ гангийн талаар бол өдөөс нэгт одоо биднес хөрсөө сайн боловсруулах технологи барих хэрэгтэй. Хоёрт биднес энэ ургамал юунаас дахны хүрээлэнгээс Beyonder компаниас хими бордоо авсан. Бас эко бордоо, шингэн бордоо авч хэрэглэсэн. Тэрнийхээ хүчинд биднээс нэг бас боломж авсан.
та ер нь яг хэдэн дэх намрынхаа тариаг хурааж байна? Би одоо яг 23 дахь намрынхаа За тариаг. 23 жил гэдэг чинь бас хугацаа байна тий. Тий. Тэгэхээр энэ хугацаанд өмнө та бордож яв уу? Ер нь сүүлийн үеэс бордож эхэлж гэнэ үү? Бордоотой харьцаж гэнэ үү? Яаж гэнэ? Энэ ингэсэн юм. Анх би орохдоо энэ чинь газар тариаланд орохдоо нэг мэрэгжлийн бос хүн тий орчоод одоо ингээл тэсээ тарьчаар л ургадгийг бодсон энэ тариаг чинь. Тэгээд энэ технологи гэдэг юм чинь биднээс тэр 2000 он 90 оны ч үеэр 2000 оны ихээс чинь ингээд хилээд өгдөг хүн байхгүй Монгол улсын хэмжээнд те бордоо гэдэг юм чинь ховор сэлвгэн ховор тийм хатуу байсан. А сүүлийн одоо энэ атрын те 2 дугаар аян гэднээс хойш те атрын 3 гээл ингээд 2008 оноос хойш дэвшил техникүүд гарч ирээд тэгээд тэрийгэ дагаад технологи нь сайжраад бордоо ингээд залгаж. Тэрээс өмнө бол тийм бордоо хийх юм бол байхгүй биднээс чинь Сталиныг бор зөрөхөөрэ тарчаал тэгэл дээтэл нэг гантаа жил нэг 5 6 аваад алдсан үедээ алдаад онох үедээ оноол тэгэл явчихсан. Сүүлийн үед бол биднээс энэ мэрэгчлэнгүүдээс тий хүрээлэнгээс зөвлөгөө авч байна. Энэ Биондраг компаниас зөвлөгөө авч байна. Эдний шингэн бордоог хэрэгжилж байна. Энэний хүчинд бол биднээс бас дэвшилж явууд. За бордоо хэрэглээд ирэхээр ургамлын гарц яаж өөрчлөгдөж байна? Чанар яаж байна? Энэ жилийн энэ 25 оны тухайд та ер нь хичнээн удаа бордоо хэрэглэв. Технологийн одоо ямар технологи мөрдөж ажиллав? Би ердөөсөө 25 он гэх юм бол манайх юу яасан? Нийлмэл бордоо хийсэн. Дээрэс нь хит халдтаас хамгаалж байна. Шингэн бордоо тархны хүрээлэнгээс авч хэрэгсэн. Тэрнийхээ хүчинд би бас зөх хэмжээний юм авч. Би одоо 4 удаа хэрэгсэн. 4 удаа гэдэг чинь бас ласар их үнэ зардал шүү дээ. Энэ жилийн үед бол одоо маш хэцүү байсан. Бордоо хэрэглэсэн талбайн ургац хэрэглээгүй талбайн ургац хоёр бол тэнгэр газар ялгаа гараад ирж байна үү? Ялгаатай. Ер нь бордоо хэрэглэхэд хамгийн доотлол нь 5 центнээс ер нь дээшээ л ярина. Илүү. Одоо биднээс ингээд гаагаас нэг дунд чинь 10 центр авч ирсэн бол 15-аас дээшээ 20. Тэ. Яг технологийн дагуу бариад цаг хугацаагаа яг зөв тэгээд тарилтаа, үрийн одоо норм, суулгалтаа зөв технологиор барих юм бол одоо энэ сайхан бордог ингээд бүр ингээд хэвшүүлсэн цаг тухай технологинд бариад тарьж байгаа зөндөө олон аж ахуйн нэгжүүд байна. Мундаг авч байна. Одоо ер нь танд ярьлаа энэ байгаль цагуур ингэж их өөрчлөгдөж байна. Ган зундаа ган за өвөлдөө зудгал ингээл энэ нэг юм давтамжууд их ойртойд байна гэж эрдэмтэд ярьж байна л да. Тийм ээ. Тэгэхээр технологи гэдэг юмыг бол ерөөсөө яг л ном журам зааврынхан дагуу мөрдөх хэрэгтэй гэдэг гэж байна. Тэгэхээр та бүхэн одоо энэ ард тул сайхан энэ өрн шийгээд явж штэ. Энэ бол одоо хойтон хавар тарих ажлынхан одоо их л хаврын тариалтай ажлын их л юм аа гэж ярьж байгаа штэ, тийм ээ. Тэр энэ өрн одоо ногоон бордоорт өрн ши гэж ярьдгийн. Тэгэхээр энэ өрн шихийн одоо ач тус энэ юу вэ? Энэ өрн ши гэдэг чинь болохоор ердөөсөө энийг бол юу юм байгаа. Эхлээд бол нөгөө тариалчтай хувьд бол нөгөө боломж санхүүгэн боломж байхгүйгээс болоод тий. Нэг жил тарьчаал дараад нэг ингээл халтар утар юм хийгээл тариал давтаж тарьснаас болж нөгөө тий өрн ш байхгүй болоос ургас алт. Ер нь энэ өрн шинэ гэдэг маань одоо дараа жилийн эрсдэлгүй 100% ургац авах. Өрн шиг бол хоёр төрлөөр хийж байна л да. Механик өрн шийж байна. Химийн өрн шийж байна. Биднээс нөгөө ингээд химийн өрнөнд ингээд шилжээд орчхоор одоо ингээд малцтаас мал их орж байгаа учраас өвөл ямар ч үрдэн гардаггүй. Би нөгөө дээдх соломын мал түүгүүд идчихдэг. Тэгэл нэг сулгай ийм хатсан хар шороо. Тэр дээр байгаа соломч бол нарны элчийг ингэж бууруулад хөрсийн чигийг хадгалаад тийм дараагийн жилд нь биднээс хаврын тариалт игээд тэрэндээс хичнээн халуун гантай байсан ч ургац алдах байхгүй эсгүй. Тийм баг. Тийм байхгүйгаас бол биднээс одоо ингээл яг өнөөдөр ингээл гашаа хийчин дастаа хийчин малччин хэцүү шттэ. Дуртай газараа дастна. Энд нэг үйлжээл энийхээ харалдаад дастна. Энд тэлтний үйлжээл харалдаад дастаа хийчин. Тэгэл өдөөсөө энэ газар тариалангийн хүмүүсийн малын тухай хуулийг товчгоо тодорхой тийм нуршсан биш хуультай байх хэрэгтэй.
жишээ нь ингээд уршаад хууль гаргацж байгаа. Орц норм гээл те ингээд ажилтны цалин мөнгөний орлоод гаргаж өг тэгээд энийхэн дагуу арга хэмжээ тэгээд нөгөөх нь цагдаа шүүх гээд. Уучин бол тийм байгаагүй шүү дээ. Нэг мал нь 100 мянган цаас те малчтайгаа тохирол хоорондоо явцдаг байсан. Одоо бол тийм байхгүй. Тэгээ ямар санд одоо энэ жилийн 8 сарын энэ чигийг ашиглаад биднээс хөрсөндөө чиг хадгалах юм. Механик уран шиг. Механик уран шиг хийгээ явуулдаг шүү дээ, тийм ээ. Хичнээн гад уран шиг хийж байгаа энэ жил одоо. Ерөнхийдөө манайх нийт эргэлтийн талбай 3000 гаруй байдаг. За. Тэгээ жилдээ манайх 1000 гаргаж байгаа хийгээл. Түүнээсээ нэг досны уран болд 300 гат юм. 300-аас 400 гат юм. Үлдсэнд нь Улаанбуудаа тижээл, малын тижээл хийдэг. Уран шиш бол тэгвэл ерөнхийдөө сайн л юм байна. Хойдон ирэх хавар жил тарихад одоо чигийг одоо хадгалах гээл олон давуу тал бол одоо мэдээж байгаа л байна. Уран шин тийм ээ. Тий. Ерөнхийдөө ийм юм байлээ. Би одоо ингээд хөрс хатууралтын талаас миний зүгээр ойлгосон ойлголт. Биднээс ингээд химийн уран шигээд энэ хөрс аль болохоор нэвтралтай гатуу багцсан урам л үндсээ тэлж өгдөг. Үнс тэлээгүйгээсээ болоод яадаг үнс нь нөгөө доошоо биш тэ хоёр тийшнээ тарж үнсээ авдаг учраас ишин нарийнхан гардаг. Ишээ нарийнхан гарахаар үеинүүд нь богино гардаг. Үе богино гарахаар толгойд богинохон болдог. Энийг л би одоо 20 хэдэн жил болоход дөнгөж сүүлийн хэдхэн жилээс л ойлгож байна. Ганц алдаа нь бол ердөөсөө биднээс Монголын тариаланчид нийтээрээ биш зах мэрэгчлээ бас мундаг усуд байна мундаг аж ахуйн. Тэгвэл энэ доод дундаж маасууд яах ёстой вэ гэвэл энэ хүрээлэнгээс те технологио мөрддөг картыг хөтэлдэг. А хүрээлэнгээс энэ ургамлын одоо бодис бордог авахта те нөгөө карта яаж өгсөн байна те тэр хүн тэдэн цаг тэгж цацсан тийм үе тэгн ингэн гэсэн тэр хөтлөх журмаа яг баримталж чадах юм бол ургацууд авна. Карт хөтлөх хамгийн чухал. Дээрээс нь мэрэгчлэнгүүдээс асууж цаг хугацааных нь те юм яг яаж хийхийг бүгдийн зөвлөгөө авч явах хэрэгтэй. Тэрнээс тийм байхгүйгээс болоод биднес одоо нэг тариал нэг талбай дээр те карт хөтлөөгөөс болоод буруу технологи хийснээс болж ургацаа алддаг. Тий, ургацаа алддаг. Тэр бол одоо жишээ нь карт хөтлөж бол одоо энэ олон 20 30 талбайг чинь хөтлөөл за энэ жил би энд механик уран шилсэн. Хойтон би энэ тим үйлдэлгээд чиг хаагаад тэ гэрвчий цацчаа тэгээд би одоо Улаанбуудаа тарин Арабс тарин ингээд тэрийг хөтлөө яваад байна. Тэгээд тэрийг нөгөө чинь ингээд 10 20 жил болсон ч гэсэн ингээд эргээд тэрийг харж байгаа. За одоо энэний хөрс хэдэн жил болсон байна. Энийг гүн авахгүй болохгүй. Одоо тэг энийг бол энэний хөрс хатуурж байгаа юм байна. Энийг би ийм явахгүй. Энд би эрдэнэш тариад ногоон бордорт уран ший. Тэгээд энэ бүгдийг нөгөө картн дээрээс хөтлөж явах хэрэгтэй. Тэгхгүйгээс болж маш их алддаг. Хөрс гэснээс хөрсний Монголын одоо нийт тариалангийн талбай нь 60 орчим хувьд нь бол хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд оржээ гэд дархны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоогоод гаргацсан байсан. Яг энэ танаа энэ бүс нутгаар ер нь хөрсний үржил шим ер нь ямар байна? Энэ манай Сэлэнгийн орхон тулсамч одоо 70 эд оны анхны сангийн аж ахуй. Анхны хатар 78 оных гэж ярьдаг энэ одоо хөгсчүүл. Тэгээ манайх бол одоо бусад юу гэх юм бол араа гайгүй хөрсний бас. Тэгэхдээ хамгийн одоо бас нэг эрсдэлтэй юм юу гэвэл манайх ч одоо ингээд нэг Төв аймаг тий Сэлэнг хоёрын зааг зүүн баруун засгийн болгоны зааг урагшаа баргал зөөрөн гараагаа залгацдаг тий. Тэгээ нэг отрын бус айгүйх орж ирдэг. Мал орж ирдэг. Жишээ нь одоо хойшоо бол нөгөө модтой тэгэл одоо хангаа антиктэй болохоор усууд нэг явахгүй. Тэгээд төвөөний суураас холдчихгоор бас явахгүй. Ерөнхийн нэг энэ маас нь яг энэ хаваар отор их орж ирдэг учраас хөрсөнд бол айгүй тийм одоо маш хурдан хөрсийг муутгаж байна. Тэс уран шигээр тавьчихна. Одоо ингээд биднээс уран боловсруулалт хийчихэл гашаагаа ингээд бэхжээл уйчаал ингээд яваад өгөхөд мал ороод энэ чинь хамаг өдөг нарийн хар шороог нь хөлөөрөө өдлгөөл тэгэл нөгөөх нь хийсэл тэгээ жалгагуунд очиод тогтчих. Тэгээд бас малцтын төр засаг энэ полны захаас 500 м-ийн зайд өвлжөө одоо мал ороод болно. Өвлжөө барьж зөвшөөрөл заалт байгаа шүү дээ. 500 м-аас татгш гэж байгаа. Гадагш гэж байгаа. Гэтэл 500 м-ийн бэлчээрийн талбай дээр юу ч байхгүй. Мал ингээд хажуу талд нь өвлцээд мал ингээ бөөнөрөө орж ирж байгаа юм чинь тэгээ 2-3 мянган хонтой мал чинь ингээ бөөнөрөө орж ирээд нөгөө боолнд ч ороод нөгөө тарж явсан малын хөл нэг ондоо тий бөөнөрөө явж байгаа малын хөл нь
босч байгаа шороо бас нэг ондоо. Энэ жишгээс болоод одоо ингээл цөлжөөд өөр хавар ирэхэд ингээл битүү элс тогтцсон. Ер нь одоо нөгөө сүрлэн уучлага үүсгээд химийн өрн шийнэ гэдэг бол ер нь байхгүй юм байна тий. Тэр технологийн хувьд бол маш зөв. Гэхдээ манай нөхцөлд бол яагаад ч байж чадахгүй байгаа юм. Нэгт энэ төр засаг нь тий одоо ингээл сонгол Монгол гэл ингээр нөгөө малчтай тий хараалт. Тэгэл малчтаа үгэлж чадахгүй. Санал авах гал яа тий санал авах гал гэдэг чинь энэ үгэн дээр гэж ярих тий. Тэгтэл нөгөө малчт нь яадаг вэ гэхээр баргалзал боош тий чи намайг шахлаа тий би чамд сонгуулаа нэг чиний чамд нэр юу байхгүй шүү тий нэрээс нь дэмжихгүй шүү гэдэг юм уу. Тиймээс айцч гэдэг юм уу. Тэгэхээр шаардлага өдөөс тавьж чаддаггүй. Тийм учраас сумдын орон нутгийн засаг даргаыг босоо олох хэрэгтэй. Малчтайгаа зүгээр зогсоод яваад болоод зүгээр та бүхэн яг энэ хавийн малчтай ер нь яаж зогсож яраа болохгүй юу? Би өвдөө зогсож чадахгүй. Миний өвдөө болохгүй мэл. Малчтай зогсоод ингээд за тгий гээл нөгөө нэг одоо танах ингээ манай энэ подыг ингээд хараа байж байгаараа би таанс тижээл үгүй гээл тэгэл нүүрэн дээрээ заа гэж байгаа юм те. Тэгэл эргэж хараад подны үзүүр дээр камер тавьсан байгаа байхгүй юу? Тэгтэл хулгаагаар нүүрэндээ юм толгоондоо юм хар маск шиг юм өмсч ирэл мачиг л унжирэл төрөөсөө гүүвч гарч хаажлаад тэгэл очих хоорон зүхтаг авчихна. Камераар танихгүй юу ч танихгүй. Тэгэл цагдаад очиж ирэхээр цагдаа хүний олор гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө нотлог баримт байхгүй. Зүгээр яг энэ асуудал дээр та ямар гарц гаргалгаа байна? Та зүгээр тариаланчны үед ямар бодолтой явдгийг? Би миний хувьд бол өдөөсөө энэ гаргалгаа гэдэг ингээд хайх юм бол эндээс хэцүү. Яг ингээд ийм байлаа. Зүгээр хуулийн чангалтгаал товчгоо тодорхой хууль. Манай Монголын нийт ард түмний өөрийнх нь нөгөө сэтгхүү ойлголцсон ямар үлээ те. Шууд юм ярил нэг ойлгодог. Тэ дөсөл харах хана те. Одоо ном бараа цаас орой яваадах малчин жаахгүй тариаланч байхгүй. Тэгэхээр тэр нөрсөн хуулийг бол товчгоо тодорхой болгочих юм бол хариуцлага нь өндөр болох хэрэгтэй. Тэгэх юм бол хүн. Тэгээд тэрнгүүд хаа нэгэн газар жишг тогтооё гэж байгаа бол хуулиа чанга байж чил тий хууль хүн мөрдөх ёстой. Хууль сод хаана байна тэр улс хэцүү болдог тий. Төсөл жишг тэр. Энэ үрийн тал дээр ер нь ямар байна? Үр хойтон хавар одоо тарих үрийн хомсдолд орж мэдхээр болчлоо гэд ярьцгаагаад байна. Энэ ер нь үнний ортой энэ үр бол одоо тэгэл төр засаг нэгдсэн журмаар болох бодох ойлгүй дээ. Үрээр асар хэцүү байна шүү дээ. Маш муу байгаа. Одоо энэ жил ингээд ган тэ нэр өвтцийн бодлоноос үр гарахад бол аж ахуйн нэгс ховорч. Одоо жишээ нь устгаатай айл гэдэг юм уу эсвэл технологио сайн барьсан айлуудаас авлаа гэхэл Монголын нийт тариаланчид өөрсдөө 1000 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг тэ. Тэгээд тэрнийх одоо хэдэн хувийг хадах, импортоор хэдэн хувийг бодоод ирэх тэр нь одоо төр засаг явах. Биднээс хувьд бол эрсдэлтэй. Яг бол одоо гаднаас орж ирсэн бүр ороод ирнэ. Ямар арилцгал хийгээд, ямар карт хөтлөөд, ямар бактеритэй байж чад устгасан. Эсвэл бактеригүй байсан юм уу? Тэнд яг ингээд нөгөө гадаадад байгаа 3 жил одоо 5 жил одоо устгалд оруулах гэж байгаа будаа нь ороод ирсэн юм уу? Жинхэнэ эдит сорт нь ороод ирсэн мэдэхгүй. Тэгэхээр тэрэн дээр асар ер нь бол одоо 2000 оны их мэхээр нэг юм өвчлөлт бага байсан шүү дээ. Яг бол будаач бага байсан. Гэрвцээ цацдаг юмуд нь ч ховор байсан. Тэгтэл өвчлөлт бага байсан. Сүүлийн үед энэ гаднаас орж байгаа будаан дааж байдаг юм уу? Байгалийн одоо нээс байдаг юм уу? Тэгэл айгүй өвчлөлт гарч байна. Будаан тэр арабс тэр ер нь аль аль юм да. Заргаалтын бүр ингээд орон нутагт нь таасан юм сорт гаргацсан байсан. Жишээ нь одоо ингээд орхны сорт гэдэг орхон сорттой тий. Сэлэнгэс сэлэн сорттой. Дорн тэгэд дорн сорттой. Ийм байсан байхгүй. Яг зах зээлийн үед тэгээд ингээд арчилгаараад энэ ингээд байхгүй болсон. Тэгээ орон нутагт нь давхарсан цаг хугацаанд нь давхарсан тийм сортууд байсан. Одоо бол эргээд энэ газар тариал ийм сайхан болчихсон юм чинь энийг бол бас үржүүлэх ёстой. Үрийг бол үржүүлэхдээ одоо энэ хүрээлэн өөрөө улс тий хүрээлэн зардал мөнгөний гаргаад орхиных нь сортын орхиных нь бүсд нь тий нэг компани бүр ингээд хариуцуулаад тэндээс үр энэ орхон сорт нь гаж сэлэнгийн сэлэнгэд нь тий нотгшуулсан үрийг нэг гаргаж авах ёстой. Тэр бол хамгийн зөв. Тэгэхгүйгээс бол биднээс үрээ хэд хоногтойг нь болцсон ямар хугацаанд яадгийг мэдхгүйгээс тэгээ одоо импортоор орж иж байгаа үрийг ерөнхийд нь нэг мэдээлэл өгмөг тэрийн авч тарьснаас болоод зарим нь эрт гандж जैन зарим нь тий ороотоод хяруун цохиулж байна. Энэ бүгд бас алдаатай. Тийм учраас энэ хүрээлэн
маш өргөн хүрээтэй тий энэ бодлогыг маш сайн дэмжих хэрэгтэй. Тэгжээж энэ улс орон ирээдүй тий миний хаач үеүүд энэ газар тариаланг одоо энэ Европ орны фермер зэсгтэй төгс авч байгаа. Жишээ нь Европ орн бол үрээ гаргаж өгчөөд манай үрийг яг ийм картаар хөтлөөд ингээд тарих юм бол хэдэн удаа бордоо яагаад хэдэн удаа герцид хийгээд ингээд зарцах юм бол танах яах вэ? Гаагаас 50 авна, 40 авна гэж бүр ингээд өгдөг. А хэрвээ та манай үрээр тарь. Хэрвээ манай үр урахгүй бол би тариуцлага хүлээн гэсэн тийм байдаг. Тэгэд манай Монгол тийм байхгүй. Үр өгөөл мөнгө аваад харамсан бол бандан баад өссөн штэ гэж ингээд сууж. Тэрийг одоо хөөцөлдөх технологич байхгүй, тэрний талаар хуулинд нь заалтч байхгүй, юу ч байхгүй. Хэрвээ урагцсанд алдвал тэгэл тариаланчл одоо бүх зовлонг нь үрэл. Өө тийм. Тариаланч ерөөсөө хамгийн их зовлон уурж биднээс дараа хөнгөлөлтөй ард түмний ойлголтод айгүй муухай юм, буруу юм ойлгодог байхгүй. Тариаланчдыг хөнгөлдөг гэж тий. Тэгээ малчд ирээд ингэж байгаа. Тариаланчдыг хөнгөлдөг. Яаж хөнгөлдөг юм гэхээр таанаас төлший чинь 50% хөнгөлдөг гэж тэгж байгаа. 50% өнгөдөг байхгүй. Бага зах зээлийн үнээр зараад тийм ээ зарчаад биднээс ганцхан хөнгөлт гэдэг нь юу гэвэл урьдчилаад 30% нь өгөөд намар үлдсэн нөгөө 70% өгөөд гэж байгаа. Тэрнээс биднээсийн малчтын ойлголцсноор тэгээ 3,000 төгрөгийн төлшийг 1,500-аар өгөөд байгаа юм байхгүй. Тоон тутамдаа урамшуул авдаг гээл тий. Оо тийм тоон тутамдаа. Оо тэр чи одоо биднээс чинь малчтыг загнадээс малч чинь таанаас тоон тутамдаа урамшуул авдаг, төлшөө өнгөлтөө авдаг, үрээ өнгөлтөө авдаг. Үрж гисэн биднээс хөнгөлтөө өгдөг шүү дээ. Жишээ биднээс хавар ингээд авсан үнийхээ 30%-ийг үлдсэн 70% намар өгдөг. Тэгээ тэрэн дээр нөгөө банк одоо цаад усууч алдаглаа тооцоолол нэмэл за намар тэд шүү. Төсөөл тэгдэг. А гэтэл цаад утгаараа биднээс асар их юмны оронд дөс ингээд хэлэхгүй л нэг сэтгэлдээ ингээд бухимдсан нэг юм тариаланчтал яваад байдаг. Яадаг вөхөр банк нь тавьчихсан байдаг те гашаа байсан сав техникаа бүгдийг тавьчихдаг. Тэгээд ингээд гангийн үр үзэл гацдаг энэ байгалийн гамшигыг давчгүй ийм хүчин зүйл өртгөөрөө биднээс ч яах вэ? Эргээд хойтон нөгөө уран байхгүй те бас дахиад нэг бодож байгаа за нэг энэ жил энд хийгээд дурсаад үзье те. Тэгээд яндаорох юм бол би дахиад хойтон гайгүй болцохоор би гоё техник авна гэдэг юм уу. Гайгүй болцохоор бордоо авна гэдэг юм уу. Ингээд сэтгэлийн хөөрлөөр нөгөө улсаас төрөөс ингээд дэмжлэг байхгүй тий. Ингэж явсаргаал. Улс ингэж байгаа 3% хүү техник 5% юунд 3% гэдэг ингээд зээл өгж байгаа. Тэгээд тэр нь болохоор банкныхын шалгуур айгүй өндөр. Тий. Хугацаа богино. Хугацаа богино. Хугацаа одоо 5 жилээс дээш хөстэй. Тэгээ тэрнгүү тэр газрыг барьцаалаад өгж байгаа юм чинь тэрийн төр бас хугацааг нь сунгах хэрэгтэй байхгүй. Жишээ нь биднээс дэвшил техник авъя гэдэг чинь. Тэнгүүд одоо нэг техник авъя гэж одоо энэ агромашаас ч юм уу нэг газраас авъя гэхэл тэр мөрөн төгрөгийн яг сүүлийн үеийн технологи техник байна. Тэрийг авах гэхээр тэр бом төгрөг нь хаана байгаа тий зээл чи гэхээр банк 2 жилийн дараа гэдэг. 3 жилийн дараа. Тэгээ банк чиг сонирм. 3 жил мөнгөө ашиглачаад хүүгээ нөх юм чинь 3 жил ашиглаж байхад мөнгөний 3% ачаад 3 жил 3% төлөөрэй гэж байгаа байхгүй. Чи тэрүүн төгрөгөөр авсан техникээ би 300 сая олоогүй гэж би банкнд 300 саяын өгчхөр чинь би 600 саяар нь үлдсэн 2 жил нь яах. Миний бодлоор бол яг тэ хүүгээ тэр одоо хөлдөл юм 3% ч 5% ч өгдөл юм ба хамгийн гол нь жилийн уртсах хэрэгтэй байхгүй тий. Жилийн уртсгаад тэгээд одоо бордоо манайх чинь өөрөө нөгөө нефтийн үйлдвэр байхгүй. Нефтэд дагаад ховонцор бордоо юу ч байхгүй. Юу ч импортоор авч байгаа. Тий, бүр ингээ боолт төлөхөр бүгдийг импортоор авч байгаа. Тийм байж одоо нэг 1000 гаранхаа аж ахуй нэг энэ нийт газар нутгийн нэг 6-7% тий энэ газрыг ингээд өөдөн талаа явчих гэхээр юу ч хийж болохгүй. Монгол хэцүү. Үнэхээр хэцүү. Одоо би бол бараг л ингээл иймэрхүү янзтай ингээл хэдэн жил байрын давч хүчин зүйл байх юм бол гараа өргөөл. Энэ дээр ганц хувь босоод аюу асар их хогорч байгаа байхгүй. Аж ахуй нэгж. Манай энэ хөдөөж яамын ургамал хориоцэр энэ юу хүрээлэнгүүдтэйг ингээд нэгдээд малчтайгаа нэгдээд тариаланчтайгаа нэгдээд бүр нэг юм шийдэлд хүрэх ёстой. Эцсийст энэ бол Монгол улсын газар нутаг те хэдэн зуун хэдэн мянган жил байх ёстой юмыг төр засаг тийм үстэй энэ зах хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой байхгүй. Тэгэхгүй нэг хэдэн ядарсан ард түмэндээ танаас энийг тарьгаал те
хичээл нэг хүн тарилаа, нэг аж ахуйн нэгж тарилаа, дийлхэ байлаа, дараагийн нэг аж ахуйн нэгж ороод ирнэ тий. Тэгээд дахиад нөгөөх нь самраад хамаг өдөр газрын эрдсүүд нь сахинд хийсэл алга бол. Жил болгон экспортер бодаан гэж байхгүй шүү тий. Хэцүү. Энэ Европ орнууд чааш яах юм бэ мэдэхгүй шүү тий. Тэгэхээр маш хэцүү. Тэгэхээр миний бодлоор зүгээр энэ хөрөнгө оруулалтаа ахиухан хийх хэрэгтэй. Ахиухан хийгээл. Тий. Хугацаагаа уртсгаал. Тэгэл дагаад хариуцлах нь өндөр. Цааш дахиад нэг юм хэлгээд юу вэ? Энэ хөдөөжхөн дэд сургуулийн агроном ангийг, механикийн ангийг маш сайн дэмжих ёстой төрөөс. Одоо Монголд ажил хийдэг хүн байхгүй шүү дээ. Тэ? Тэсээ ажил хийгээд гадагшаа гардаг мөрч газар тариалан гэхээр бүр яагаад очихгүй юм гэхээр нэг сүлжээ байхгүй гинэ. Хоёр дэжтэй одоо шороодоо утгаад ингээд баргалж ажиллахгүй юм бахаа. Тэгэл нэг сайхан цагаан гартаа нэг юм асуу. Тэгэхээр Монголын төрийн бодлого буруу байхгүй. Төрийн бодлого энийг энэ мөн Монгол улсыг юу аах вэ? Энэ мөн алгын жинийнхэн одоо их гүрний ажил бол тийм ээ манай Монгол улс чинь энийг хаа сайгүй сайхан тэр Сталингийн оруулж ирж чөлөөг нь зөвшөөрдөг нөгөө хаа сайгүй тавиа шүлжээнүүдийн энд тавиа залуучуудыг мэдээлэл сайтай болгоо тий. Тэгээд дээр нь газар тариалангын талаар улс нэгдсэн журмаар ингээд бүр телевизээр олон нийтийн тий одоо хүүхдүүдийг ийм тарих угаалж уулах хэрэгтэй. Урайлах хэрэгтэй, манлайлах хэрэгтэй. Тэгжээж хөдөөжхөн сургуулийг одоо хөдөөжхөн дэд сургуулийг харалтай ороод ингээ асуугал 20 идэх оюут. Лава инжен би хэмс. Бас нэг 20 идэх жолооч. Бүчи Монгол улсын би 1000 гаруй аж ахуйн нэгд 20 идэх жолооч. Хэцүү шүү дээ. Тэ? Тэгээд одоо энэ нэг хөгсчүүд байна 70 60 хүрсэн нэг 80 онд боловсролцсон тэ мэрэгчлээ болцсон хөгсчүүд. Энэ маань одоо ингээл бурхан руугаа яваад гэх юм бол тэгэл вид хийдийн дараа жолооч алдахгүй шүү дээ нэгдийн дараа тэ. Тэгэхээр энийг улс орн бас нэг залгамжлаа тий. Тий, залгамжлаа байх хэрэгтэй. Бүр хар багаас нь жоохноос нь одоо энэ Европ орныг хараа л да. Жоохоо хүүхдэд трактор аваад өгсөн тий. Тэгэл ард дээр нь будаа тавьж өгөөл тэр хүүхдээ бүр ингээ багаас нь бэлдэж байгаа байхгүй. Тэр фермер тий. Тэр л агуу. Тэгжээж яг мэрэгдсэн нөгөө эндээс тариаланч хүн бий бол. За баярлалаа. За тааш баярлалаа.